2025 онд өөрийнхөө хувьд улсын хамгийн өндөр оргил болох дэлхийн дээвэр оргилуудын нэг Эверест оргилдоо амжилтаа бараалгасан түүхэн жил болсон. Эверестийнхаа оргилд гарахад миний хувьд бол хүсэл мөрөөдөл маань байсан. Одоо уулчдын мөрөөдөл уулчин хүний ганц мөрөөдөл болох Эверестийн оргилыг эзэмтгэхэд би 3-4 сар байгаль дэлхийдээ залбирч мөргөж намайг амжилтаа оргилдоход сар маань гээгүүлж нар маань гэрэлтүүлж тэгээд тэр өндөр оргил дээр Монголынхаа ард түмэнд зориулж бичлэг хийхэд салхи маань салхилахгүй зөөлөн салхиар намайг ивэгээсэ гэд их олон сар би хүссэн мөрөөдсөн. Тэр хүслийг маань миний байгаль их намайг ивэж тэрхүү хүсэл мөрөөдлийг маань биелүүлсэн явдал маш их талархдаг юм аа. Тэгээд яг нөгөө кемп дөрвөөсөө дээшээгээ оргилдох явцад шөнийн харанхуйн тэр 12 цагийг даван туулахад сар маань гээгүүлж исэн. Өглөөний 6:30-д оргилдчоод зогсож байхад нар маань гээгүүлж исэн. Салхи маань чимээгээ намсгаж тэр сайхан дулаахан энергиэр намайг угтаж авсан. Тэгээд бүтэр өдөржингөө доошоо бууж кемп 3 руугаа очиход хүртэл нар маань намайг гээгүүлжсэн. Ийм сайхан байгалийн үзэгдэлтэйгээ би өөрөө ингээд ивээгдэж хайрлагдаж тэрхүү 8848 метрт авирсандаа маш их баяртай байдаг. Манслуу оргилынхаа орой дээр 2024 оны 9 сарын 24-нд бараалхаад зогсож байхдаа яг тэр мөчөд байгалийн гайхамшигтай үзэгдлийг харсан. Манслуу оргилын маань сүүдэр хуралдсан үүлэн дээр тусчихсан. Яг манслуу оргилын маань тэр орой дээр солонгорсон байгалийн бурханлаг үзэгдэл над руу яг гэрэлдээд цацраа байж хахад би Монголынхаа ард түмэнд хор тавдар ингээд идэгдэх шүү, ялан дийлээ чаддаг. Тэр 100% 100% нас урдаг биш. Идэгдэх шүү гэд энерги түгээгээд Монголынхаа далбааг ингээд барай зогсож байхдаа маш их сэтгэл хангалуун байсан. Тэгээд энэхүү амжилтаараа дахин баттгаад 25 оны 5 сарын 18-нд би Эверестийнхаа оргилд ингээд монголчууд минь өгтгөө шүү. Ямар ч юмны ард те зовлонгийн ард бүгдээрээ ингээ хамтдаа даван туулаад ингээ гараад идэгдэг гэдгийг дахин баттгаа зогсож байхдаа би өөрийнхөө амжилтаар өөрөөрөө маш их бахархаж исэн. 2025 онд ингээд бүх монголчуудаа эрүүл энх, элбэг баян, илгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын үлзийтэй өрөөлийг өргөн төвшүүлж байна. Хүн болгон те өөрийнхөө тавьсан зорилгынхаа ард гарч л чадчихлээвэл тэр хүн өнөөдөр тийм амьдралынхаа утга учирыг олоод өөрийгөө олоод явж гинэ л гэсэн үгийг би өөрийнхөө энэхүү амжилтаараа дахин баттгсан явдал болсон.